Од бундар сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгнээ оюун компани болон хамтдаа төрүүлж алхах нь Unitel ивэнттэй ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од бундар радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр бол хиймэл оюун ухааны эцэг гэдэг одоо энэ гайхалтай сэдвээр орох гэж байна. Студид компьютерийн шинжлэх ухаанч хас жолоо хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Энэ өдрийн мэдээг хүргэе. За өдрийн мэд. За өнөөдөр чинь болохоор хэдүүлээ John von Neumann гэдэг хүний тухай ярина. За энэ хүн яхаараа тэг хиймэл оюун ухааны эцэг гэдэг. Өмнө нь өөр хүний хэлээг юм. Тэр Алан Тьюринг энэ төр чинь биш юм уу? Яхаараа ингээл бүх юмний эцэг болгоо ичтیں гэж бодож байсан магадгүй. Тэр нь бол тэгж бодож байл хэцүү шүү. За энэ John von Neumann гэдэг их мундаг хүн байгаа. Ер нь бол хариг хэргийн оюун ухаан гэгддэг. Ийм юм. За энэ John von Neumann болохоор одоо ингэж юм л да компьютер заяа тоглоомын онол, цөмийн зэвсэг, квант механик, хиймэл оюун ухаан зэрэг яг олон гайхалтай мөн аимшигтай ийм зүйлсийг авчирсан. За тэгээд ийм айхтар гайхамшигтай ч юм уу, аимэр ч юм уу юмнуудыг авчирсан болохоор хүн төрөлхтний одоо түүхэндх хамгийн аимшигтай сууд ухаантанч одоо гэж нэрлэдэг. Ийм хүн. За ийм гайхалтай эрхмийн талаар өнөөдөр ярилцгаанаа. За энэ бага наснаас нь эхлэе. Янош Лаёш Найман гэж байгаа. За энэ ерөнхийдөө болохоор энэ унгараар ингэж хэлдэг. За тэгвэл англиар болохоор энэ John Louis Neumann гэж байгаа. Энэ хүн 1903 оны 12 дугаар сарын 28-нд энэ Унгар улсын Будапешт хотод энэ чинэлэг еврей одоо гэр бүлийн хүүхэд болж төрсөн. За энэ эцэг Макс фон Neumann болохоор энэ банкны захирал байсан болохоор гэртээ энэ оюуны өндөр боловсрол олох гэж зориулсан ийм бүр ийм таатай тийм гоё орчныг бүрдүүлсэн байсан. За тэгээд дээрэс нь хувийн багш үлсэлдэг, гэрээр боловсролыг олгодог, ерөнхий боловсролын ерөнхийд нь гэрт нь дандаа ингээд тухайн одоо багш нарын оруулж ирээл тэгэл хүүхдүүдэд заалгачдаг гэрт нь. За тэгээд дээрэс нь англи, франц, герман, итали тэргээд олон хэл одоо заалгадаг байсан баг. Эцэг нь бол хоёр дахь хэл заавал байх хэрэгтэй ийм бол хэл заалгаа хийдэг. За тэгээд нь Янош болохоор багасаа энэ жирийн хүүхд бишээс нь болохоор харагддаг л да. Энэ 6 настайд болохоор энэ эртний грек хэлээр автагаа чөлөөтэй ярилцдаг байсан гэдэг. Тэгээ 8 оронтой тог цээжээр хормын дотор ингэж хувааж үржүүлж чаддаг. Тэгэхээр 6 настайд байна шүү дээ. За 8 настайд болохоор интеграл дифференциал тооллыг мэддэг байсан гэдэг. За тэгэхээр айгүй илтэй шүү дээ тий. За тэрний одоо ой санамж нь гэдэг юм л та энэ фото зургийн хэл шиг гэдэг. За энэ яаж нэг жишээ юм л та энэ дэр нэг удаа зочин одоо айл төрж ирсэн зочин болохоор ингэсэн юм байна. Ой тогтоолтын шалгах гээд мундаг ой тогтоолтой гэдэг. За тэгвэл чамайг шалгах чи гээд. Тэгээ утасны лавлах дэвтрийн нэг самсргуу уудас дэлгэж үзүүлж байгаа. За чи наадах нэг жоохон уншаадах гээд. Тэгсэн чинь лөө чин хэсэг харж байгаа хаацсан гэн. Тэгсний зүгээр нүрэнд ирэх бүх нэрнүүдийг зөв хэлсэн. Одоо утасны дугааруудыг алдахгүй хэлсэн. Асуултанд нь хариулсан. Тэгснээ бүр сүлд нь өөрөө энэ уруугаар нь уншиж үзүүлсэн гэдэг. Уруугаар нь штэ бүх юм игнээд уруугаар нь юу гэсэн үг юм чи? Харин тэгэхээр энэ одоо нүдэн нь болохоор нүдэн дотор ингээд зураг шиг үлдчихдэг юм аашийн. Ингэж одоо юмыг тэгж тогтоодог юм байгаа байхгүй юу? За 10 настайд болохоор Будапештийн хамгийн нэр хүндтэй энэ Лютеран гимназ гэж байдаг. За тэрэнд илссэн. За тэнд болохоор алтарт одоо Нобелийн шагналд онлын физикч Южин Вигнер гэдэг хүнтэй танилцсан байдаг. За энэ мундаг хүн шүү дээ. За энэ хүнтэй анх танилцж энэ найз болсон. За ийм гоё сүүлдийн тухай ярина. За тэгээд дээрэс нь энэ Будапештийн сургуульд нь сурах гээд ингээд орсон чинь математикийн мэдлэг нь бол зөвхөн математикийн мэдлэг шүү дээ. Математикийн мэдлэг нь багш нарынхаа одоо мэдлэгээс нь итэдэд авцсан байсан болохоор сургуулийнхын захирал нь аавыг нь додж байгаад. За ийм гоц авьяастай хүүхдийг одоо жирийн ангид сургаж болохгүй. Ингээд цагийн дүрсэн хэрэг болно те. Хайр юм болно те. Тийм болохоор одоо тусгаалын их сургуулийн профессоруудаар хичээл заалга гэж одоо зөвлөсөн. За тэгээд аав нь бол зөвлөгөөг нь хүлээж аваад энэ 15 настайгаас нь одоо энэ тухайн үеийнхээ тэргүүний математикч заяа одоо тухайн үеийнхээ тэргүүн математикчдын нэг энэ Гейбер Зего гэдэг юм байна.
За энэ тэрүүгээр одоо математикийг саалгаж эхэлсэн гэж байна. Зэбол ингээд анх уулзсан өдрөөл ямар мундаг ухаантай, ямар мундаг хурдан сэтгэдэг бэ гэ гэрлүүгөө доглон нулимстай харьсан гэдэг. За энэ 19-д болохоор орчин үеийн математикийн тулгуур гэгддэг заяа. Энэ Канторын олонлын ол гэж байдаг. Амар том юм бохгүй. Тэсэн чинь тэрний алдааг олоо сайжруулсан баг. За энэ 19-д ийм айх тэр юм ийдсэн юм хөөд. За оюутан нас руу орцгоо. За оюутан наснда болохоор Янааш болохоор математик дуртай байсан. Тэгээ мэдээж одоо математикаар л явъя гин штэ тий. За тэгсэн чинь аав нь болохоор математикаар мөнгө болохгүй гээд зөвшөөрөхгүй. Тэгээ ерөөсөө л энэ хими инженер болчих гэд ингээд ятгаадсан баг. За тэгээд хүүхдээ ятгуулах гэдэг найз нь одоо Теодор вон Карман гэдэг. Одоо Карманы бүсмэс гэж одоо бид нар чи ярьдэн шүү дээ. Энэ агуу одоо математикч Теодор вон Кармантай бол найз байсан баг та. Багтаг энэ оюутан баг та. За тэгээ Карманаас очиж аав нь гуйсан баг та. Энэ хэнийг Яношиг ятгаад өгөөч гээд манай Ноймыг ятгаад өгөөч гээд тэгсэн бүр тэгж гуйжсэн тэргээд байгаа хэрэг тий. За тэгээ ийм одоо ингэн байж аж одоо эцэст нь энэ хоёр ямар одоо юу төлсөн зөвшөлт хөрсөн бэ гэхээр зэрэг сурч ил та. Яга заавал нэгийг сонгох хэрэгтэй гэж гээд. За тэгээ зэрэг сургаар бас. За Янааш болохоор ерөөсөө энэ химийн инженерчлэн тэр гэдгийг ерөөсөө мэддэггүй. Тэгээ өөрийнх нь хувьд бол цоошин зүйл байсан болохоор эхлээд нэг жоохон тэр талаар суралцах хэрэгтэй болсон. За тэгээ эрдмийн зэрэг одоо горилохгүйгээр Берлиний их сургуульд одоо энэ химийн сургуулиуд хичээлүүд нь сууж явж хагаад ерөнхий мэдлэг олж аваад энэ Цюрихийн технологийн их сургууль гэж байдаг. Тэр нь шалгалт өгөөд тэнцснээр бол химийн чиглэлээр одоо элсэн орсон баг. За яг зэрэг энэ Будапешт их сургуульд болохоор математикийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалах гэж давхар хэлсэн арсан байгаа заяа. Шууд доктор штэ 10 жилээ төгсөөл шууд доктор. Докторлоо ингээд математик үл яах гайгүй те. Докторлоо хийчихье. За энэ юунд нь болохоор химд нь болохоор ингээд бакалаврс нь эхлэгээ те. За нэг иймэрхүү юм болсон. За тэгээд давхар хэлсэн ороод Цюрихийн технологийн сургууль ерөнхийдөө нөө Цюрихийн ETH гэдэг энэ Цюрихийн технологийн их сургуулийг бол мэддэг хүмүүс мэдэндээ энэ Эйнштейн сурч байсан гэдгээр алдартай байдаг. За тэгвэл энэ Будапештийн их сургууль харин болохоор энэ бэлгүүний сурч байсан гэдгээр алдартай. Манай бэлгүүн. Тий. За манай бэлгүүний сурч байсан сургуульд нь Джон Файнамнаас суралцж байжээ. Энэ Файнамн болохоор энэ хичээлдээ арга суудгүй. Энэ Будапештигээс хичээлд юусоо суухгүй. Ер нь л Будапешт рүү очихгүй. За яах гэж очдөг вэ гэхээр зөвхөн одоо тий шалгалт шүлгээл өгөх гэж очдөг гэсэн. Тэгээ бүх хичээлдэл онц гараад иддэг ийм хөвгт. За тэгээ 1926 онд л энэ 22 настайдаа хими инженерийн диплома Цюрихээс за тэгээд математикийн ухааны докторийн зэрэг одоо Будапештээс зэрэг гарч авч ирсэн ийм 3 жилийн дотор ингээд нэг доктор нэг ийм химийн чиглэлээр бакалавр авчиж байгаа байхгүй. Галзуу. За тэгээд докторийн ажиллаар болохоор ингээд цаашаа Канторын олонлогийн онлоогоос хөргөлжлүүлээд энэ аксиомчлсан гэдэг. За тэгээд Канторын олонлогийн онол нь болохоор одоо математикийн бол тулгуур гэж явдаг. За тэгвэл Канторын онлын одоо үгүй юу лээ? Энэ Канторын энэ олонлогийн онлын тулгуур нь юу юм бэ гэхээр өөрөө чинь тулгуур байх нь шүү дээ математикийн. Тэгвэл энэний тулгуурыг нь хийсэн. Аксиомжилсан гэсэн. Тулгуурыг хийсэн. За нэг иймэрхүү юм хийсэн баг. За цаашаа ингээд цаашаа явхад бол энэ юу болсон? Квант механик орж ирнэ. Ер нь бол докторийн зэрэг хамгаалцсан ингээд байжсэн чинь юу Дэвид Гилберт гээд мундаг хүн баг. За тэрэнд шав орё гээд тэгээ Германы Гётинген гэдэг хотод очсон баг. За тэгээд цаатхан ч очиж шавлаад цуг одоо юм хүмүүс хийж өгöd гэ тэ. Тэгэд энд ээж захтаа болохоор манай фон Нойман болохоор тухайн үед бол хувьсгал хийжсэн квантын механикийг сонирхож эхэлсэн байдаг. За тэр үед болохоор квантын механик нь Вернер Хайзенбергийн матриц механик гэдэг. За Эрвин Шрёдингерийн долгионы тэгштэл гэсэн юм хоёр хэсэг болоод ингээд ид алдчихжсэн юм үе явахгүй. Энд одоо нэг квантын физикчд нь хоорондоо ингээд хуваагдсан. Үгүй чиний зөв миний зөв гэ нэгэн долгионы онол зөв гэд нөгөөт нь болохоор үгүй матриц механик зөв гэд ингээд алдчихжсэн чинь Джон Фойнман хурж ирээд хүмүүсээ болцгоо гэд. Тэгээ багшийнхаа нэрээр одоо Гилберт гэсэн шүү дээ тэ. Тэгээ багшийнхаа нэрээр хэлсэн Гилберт докторгоо гэж байдаг. Hilbert space гэдэг. За энэ Гилберт докторгоо гэдэг ойлголтыг ашиглангуудаа саяны нөгөө нэг энэ Вернер Хайзенбергийн матриц механик энэ Эрвин Шрёдингерийн wave юулаа долгионы онол хоёрыг ингээд эн чинь нэг зүйлийн хоёр тал юм байна гэд нийлүүлсэн. Тийм. Энэ нэг зүйлийн одоо ижилхэн зүйл юм байна гэдгийг баталсан.
За тэгээ ерөөсөө нөгөө нэг маргаан нэгмөр болоод ингээд хэрүүл зодонд дууссан байна. Квант механикийн бас нэг үндсэн юу гаргаад ирж Тийм, байсан. квант механик ингээ хагарсан байсан квант механик нийлүүлж байгаа байхгүй. Тэг ингээ хүнд юм бэлээ. үнэхээр гайхалтай тий. Үгүй та хоёр чинь маргалдаад байгаа юм чи нэг юм биш дээ гэд баталж өгөөд тэгээд хөө тийм биш дээ гэд нөгөө хэд ингээ нийлсэн баг. За нэг иймэрхүү юм болсон. За Америк руу нүүсэн байдаг. 1930-ад оны үед болохоор энэ Европт нацизм газар нэлээд авч ирсэн. За тэгээд еврей гаралтай эрдэмтэд бол нэлээд дөрвж ирсэн. 1930 онд болохоор яг яасан бэ гэхээр Принстны их сургуулиас манай хүн урилга авсан. За Америкийн нэгдсэн улс руу ингээд хурж ирээд манад одоо хурж ирээч тий. Манай Принстон их сургууль хурж ирээч гэд урилга аваад тэнгуүтээ шууд нүүж утсан. За тэгээ 1933 онд болохоор Принстонд ийм агсан төвшний судалгааны институт гэдэг зүйл байгуулагдсан юм байна. Шинээр сургууль дотор. За тэгээ тэрэнд нь болохоор ийм 5 профессор одоо сонгогдсон байна л да. Эйнштейн, Gödel гээ одоо тэргүүтээ 5 профессорын нэгээр сонгогдсон. Эхний 5 профессор гэдэг. За тэр дундаа 29 настай хамгийн одоо залуухан нь за тэгээд John von Neumann одоо нэг 5 яг сонгогдсон профессорын нэгээр ингэж харж байгаа. Хамгийн бацаа нь. За энэ хэд болохоор яг Унграас гаралтай тийм шинжлэх ухааны өсрэлт хийжсэн нэлээд олон хүмүүс одоо John von Neumann өөрөө байна. Тэгээ багын найз гэсэн төрөний Eugene Wigner гэдэг байгаа шүү дээ тий. За тэгээ дээрэс нь Edward Taylor байна. Leo Szilard байна. Одоо нэг түүхэнтэл банкна цөмийн бомбог гэж гарч идэг. Өмнөх нэвтрүүлэг одоо энэ урнаа бэлгэн хоёрын тий өмнөх нэвтрүүлэг бас атом бомбгийн тухай. Энэ дээр бол нэлээд түүхүүд энэ хүмүүсийн нэрнүүд гарч байгаа. За энэ мэтлэн энэ дөрвөн одоо хүн тэргүүтэй энэ хэсэг эрдэмт болохоор Америкийн нэгдсэн улсад одоо цугларсан байсан гэж байгаа. Ер нь бол унгурчууд гэсэн үг шүү дээ. Бүгдээр ер нь бол Будапештийн оролцоод төрсэн заяа. За тэнгуүтээ англи хэлээр хачин аялахтай ярьдаг заяа. За тэгээд хит харь гаргийн зүйлс ярьдаг байснаас нь болоод тэдрийг Марсынхан гэж очилдог байсан. Бүгдээр ингэ нэг хэсэг бүлэг унгурууд тэнд нэг юм хачааж аялагаараа тийм аялга мөртлөө ярьж байгаа юм нөртлөөр ийм ажин нөгтөд тэгэхээр үүн харь гаргийнхан Марсынхан байна гэд тэгээд ингээд тэдрийг очилдог байсан. Бүр ийм сонирхтууд дандаа унгураас ирсэн. Тэгээд дандаа Будапештийн ойрхон гаралтай хоёр нь бүр найз John von Neumann, Eugene Wigner хоёр нь бүр цэцэрлэгээс өөлөө 10 жилээсээ найз. Нэг 10 жилийн сургуульд орсон чинь нэг дээд ангид нь үйжсэн байхгүй Wigner. Тэгээд найзлийгээд найзалцсан. Тэгээд хоёулаа агуу Нобелийн шагналт. Харин Нобелийн шагналт Ханс Бетте гэдэг хүн бас энэ заримдаа бас би Нобелийг бидэнтэй ижилхэн юм хүн байсан гэхэд эргэлддэг гэнтэр гэдэг. Ер нь бас нилээн тийм өөр л төвшний гэх юм үү те. Тийм шүү дээ яг үнэ тийм. За энэ дэлхийн 2 дугаар дан эхлэхэд болохоор энэ Манхэттен төсөл гэдэг байсан. Одоо бөмбөг дэлбэлдэг нэг төр бэлгүүний ярьдаг. За тэрний Лос Аламос гэдэг лаборатори байгаа. Одоо өстө жинхэнэ төв лаборатори шүү дээ. За тэнд болохоор Плутоны бөмбөг одоо дэлбэлэх гол механизм буюу implosion lens гэж нэрлэдэг. Implosion lens гэдэг нь одоо дотгошоогоо чиглэсэн тесрэлтийн линз гэсэн. Энэ зүйлийг одоо тооцоог нь гаргаж ирээд одоо ингэснээр болохоор энэ ер нь бол бүтлгүүцсэн байсан төсөл энэ Плутоны төсөл нь. Ягаад гэвэл бид нар энийг тесэлж чадахгүй юм байна гэдэг. Ягаад тэгэхээр тэр их энергийг энэ цэг төвлөрүүлж чадахгүй юм биш үү бид нар гэдэг ийм бууж өгөх төрөд толцсон байсан бохоггүй юу. Тэгээд ингээд за буугаад өгчлээ. Плутон нь бол бүтэхгүйсэн мэн ураанаа л явуулъя гэдэг ингээд явжсэн чинь манай хин гарч ирээд фон Neumann гарч ирээд та нар холдчихъя гэж хагаад энэ implosion lens гэдэг юм линз гэдэг юм. Ерөнхийдөө болохоор ингээд хоёр өөр төрлийн дэлбэрдэг өцөд тахгүй. Нэг нь арай хүчтэй дэлбэрдэг, нөгөөд нь арай сул дэлбэрдэг хоёр төрлийн бодисыг ингээд хооронд нь линз шиг юм хэлбэртэйгээр ингэж байрлуулад тэгээд дэлбэлэхээр яг ингээд энерги яг нэг зэг дээр төвлөрүүлдэг ийм нарийн оптик аргыг болж байгаа. Одоо нэгэсэндээ бөмбөгийн тесрэлтийг оптикоор чиглүүлж ин гэсэн линз шиг ингэж ийм тооцоолол хийсэн. За ингэснээр болохоор бүтлгүүцсэн байсан тэр Плутоны төслийг тэр чигт аваа гарч байгаа байхгүй. Гэрлэр болгож байгаа гэсэн үг юм уу тий? Одоо гэрлэр гэж одоо тэр дэлбэрэлтийн одоо долгион багхгүй тий. Дэлбэрэлтийн долгионыг л ерөөсөө нэг зэг дээр төвлөрүүлээд тэр цөмийн урвалыг эхлүүлж ин гэсэн үг. За ийм гайхалтай зүйл эссэн. За тэр цөмийн бөмбөгийг бол баг ингэж боломжтой болгосон шахуу ийм хүн байгаад шүү дээ. За тэгээд энэ тоглоомын онол гарч ирнэ. Фон Neumann болохоор энэ покер өөрөө тоглох дуртай нэлээ тоглоомчин гар байсан баг. За тэгээд покер шатар энэ төргээ тоглоомуудыг л цаачаа математикаар судлаагээд за тэгээд судалж эхэлж байхдаа 1944 онд энэ Оскар Моргенштерн гэдэг нөхөртэй хамт болохоор энэ тоглоомын онол ба эдийн засгийн зам төлөв гэдэг нэртэй ийм ном хэвлүүлсэн. За тэгээд
эдийн засгийн одоо энэ ном гараад ерөөсөө л эдийн засгийн шинжилгээ ухаан тэр чигтээ өөрчлөгдсөн. Тэгээ эдийн засгийн шинжилгээ ухаан гэдэг зүйл бол одоо ерөөсөө төрөл арилцсан гэсэн. Тэгээ энэ эдийн засгийн шинжилгээ ухаан биш вэ гэсэн. Үгүй наа чи уучна гэдэг. За нэг иймэрхүү зүйл болсон байгаад байгаа. За энэ тоглоомын онол гэдэг байгаа шүү дээ ерөөсөө. Одоо эн чинь тэр чигтээ одоо бидний өмнөх нэвтрүүлгээр баг хийцэн байгаа дөө тий. Энэ тоглоомын онолын талаар. За тоглоомын онолын гэхээр үндсийг нь тавьж явахдаа тэр тэг нийлбэртэй тоглоом, min max-ын теорем энэ төргээд за тэр өмнөх нэвтрүүлэг дээр ярьсан юмнуудыг бол ингээд хийсэн гаргасан байдаг. За өнөөдөр одоо тоглоомын онол гэхээр эдийн засаг, улс төр цэрэг дайны стратеги, за тэг хиймэл оюун, биолог энэ төргээд маш олон энэ салбарууд бас ингэж ашиглаж байгаа юм ондог онол. За тэгэхээр одоо өмнөх Тэмүүжин Ментлэгүч Чингис хаан гарч ирэх үгээд хайгаад үзээрэй те. Энэ од мөндөр сувг дээр өмнө ярьсан байгаа. Ерөөсөө энэ тоглоомын онол гэж юу? Энэ дээр Джон Фоноим нь яаж үндсийн тавьсан, яаж нөө Джон Найш маань эквилибриумаа гаргаж ирээд бодоо болгосон гэдэг талаар ярьсан байгаа шүү. За энэний дараа болохоор манай Джон Фоноим нь юу хийсэн талаар хоёул удахгүй жоохон байж байгаад ярилцъя. За манай өнөөдрийн хамтран ажиллагчаар болохоор манай Игүнэ оюун компани ажиллаж байгаа. Игүнэ оюун компани болохоор бидний одоо таньдаг мэддгээр Игүнэ чатыг гаргаж ирсэн. Игүнэ чатыг одоо мэдгүй байгаа арай биш үстэй тий. Ч одоо байхгүй л гэдэг юм чинь тий. Бүгдээрээ л мэдж байгаа л гэдэг тий. За Игүнэ чат болохоор монголоор ярьж чаддаг, монголоор одоо сонсоод ойлгодог ийм гайхалтай юм л явах. Дэлхийд давтагдчихгүй юм л явах баг. Ягаад тэгэхээр угаасаа дэлхийд байхгүй. Ямар ч юм л явах монголоор ярилцж чадахгүй. Монголоор сонсоод ойлгоод те монголоор ярьж чадахгүй. Яриул нэг юм гадаад хүн шиг л ярина. За нэг иймэрхүү химэл оюуханы чат байж байгаа. За тэгэхээр бид нар энэ Игүнэ чатыг бол өдөр тутмынхаа амьдрал бүгдэнд нь ашиглаж болно. За одоо жишээлбэл шинжлэх ухааны асуултуудыг асууж болно. Այսօр өдөр тутмынхаа амьдралынхаа асуудлуудыг асууж болно. Зүгээр нь годамжинд одоо юуны төлд Монгол чат хүлээ те энэ замын одоо төгжээ альсгал одоо энэ буудлын мэдээллүүдийг авч болно гэх мэтлэн монгол хэл дээр бүх юмнуудыг ажиллахаас гадна англи хэл дээр ярьж авч болно. Одоо нөгөө нэг мундаг том аппликейшнуудыг чинь эрх мэрх дуусаа ядаргаа болоод их юм бол Игүнэ чатыг л одоо дотор нь суулгаад тэг бусдыг нь устгах. Тэгэл ерөөсөө болоо. За тэгээд Игүнэ чата ерөөсөө те нөө ярьдаг гором дээр нь тавьж байгаа сайхан ярилцж болно. Одоо тий дуу хоолойг нь өөрчилж болно. За тэг хамгийн гол нь эн чинь нөө монголоор ярьдаг, монголоор сонсдгоос гадна монголоор сэтгэдэг. Нэгсэнд одоо энэ химэл оюухан ерөөсөө монгол өгөгдөл төр сургасан гэсэн үг байхгүй. Тэр өстэй гайхалтай. Тий. Тэгэхээр энэ Игүнэ оюун гэдэг компани чинь цааталт бол маш олон одоо бидний өмнө ашиглаж исэн энэ тойл бичигч байна те болор тол мөлгээд айлсгал одоо энэ үгийн алдаа шалгадаг малгадаг гэж одоо ингээл ерөөсөө баахан монгол хэлний одоо энэ дүрм монгол хэлний үг одоо юу гэдэг энэ бүх өгөгдлүүд угаасаа байсан компани ерөөсөө энэ өгөгдөл дээр л сургачиж байгаа. Монгол хэлийг судалдаг гэсэн компани одоо химэл оюуханыг монгол хэл сургаад монгол өгөгдөл дээр ингээд сургацсан болохоор ерөөсөө л яг л монгол хүн шиг. Ярихдаа ч монгол хүн шиг яг монгол хүнийг бүр үнэхээр сайн ойлгоно. Тэгээ ямар ч аялагтай байсан ойлгоно. Тэ одоо тэр чинь монголч олон аялгууд байж гэн тэ. Тэр бүгдээрээ ингээд ойлгож байгаа үнэхээр гайхалтай. За тэгээ хурал мурал зөвлөгөө байсан ч гэсэн дондор ингээ энэ юу ярьж гэнэ гэж асуух юм бол аяг болол хариулна. За ямар ч хэлсэн Игүнэ оюун гэдэг чат аппликейшн байж байгаа. Энэ аппликейшнийг болохоор та бүхэн маань юунаас Google-ийн Play Store-оос, Apple-ийн одоо энэ App Store-оос ингээд Игүнэ чат гэдэг ингээд латинаар ч юм уу кириллэр ч юм уу ингээд хайгаад тэгээ олоод суулгаад ашиглаад үзээрэй. Үнгүй байгаа юмыг одоо бас ашиглаж үзэхэд юу н буруутгав те аль хэдийн суулгацсан байх юм бол байн орж нэг апдейтүүдийг шалгаж идэг ч юм уу те гой юмнуудыг бас гинт гаргаж ирж магадгүй. Яг тэгэхээр те Азийн орнуудын гой мундаг технологийн стартап инновацийн ийм тэмцээнүүд оролцоод ингээ бас яваад байгаа шүү дээ. Тийм болохоор монголчууд бас энийг дэмжиж бас дээрэс нь Игүнэ чатыг чатлсан чат чинь бас Игүнэ чатыг сурах гээд айлсгүй зөвшөөрүүлэхэд чи сайжруулахад бид нар чинээс ашиглана төдий чинээс сайжраал авчна гэсэн. Тийм болохоор хүндэснийхээ оюуныг дэмжицгээе. Харин яг үнэ эднийх бол
нөгөө нэг өмнө хийжсэн ажлуудыг айгуу сайн мэдчихээн л та. Одоо нөгөө Монгол бичиг те Монгол бичгээр бичих тэр болор софт маш их нөлөөтэй юмдаг хийдэг. Тэгээд одоо яг нөгөө нэг Монгол хэл гэдэг юм чинь дандаа л нэг юм технологи төр ирэхээр л хавчигдчихдаг те. Утас муцтайгаа ингээ утас муцаа англиар удирдаад ингээ яриад чат мат бичмичгээ болоод идэл Монгол хэл одоо англи хэлгүй л бол тэрнээс ингээ хасагдчихаа те. Гэтэл энийг яг ингэж нөгөө нэг үндэсний тэр нөгөө нэг одоо те тэр хэлийг ингэж технологи руу дэлхийн далайны технологи руу нэвтрүүлж байгаа гэдэг утгаар Монгол хүмүүс бид нар л энийгээ дэмжиж өгөхгүй л өөр хинч дэмжихгүй болохоор те. Тэгэхээр өстө үнэхээр бахархалтайгаар бас ашиглаж одоо те ээждээ эмээ өвөөдөө авч өгөөд та одоо яа гэвтэй гэд те. Тийм шүү дээ. Тийм одоо бол эмээ өвөнөр бол ямар ч асуудалгүй өксөв ш. Ягаад гэвэл ярьж чадах юм чинь. Тэгээ өмнөх одоо Facebook гар утас муц гэдэг юм чи амар хэцүү байсан байхгүй те. Зааж өгөх гэж энэ дээр дармаар гэдэг те. Тийм одоо энэ зүгээр ярьчих гээл те. Хэлчих гээл тэгэл болоо байхгүй гайхалтай. Баярлалаа. За баярлалаа. За хоёлоо ч одоо дараагийн одоо фон Ноймны бүтээлүүдийн талаар ярьж байна. За энэ фон Ноймны архитектур гэж үүдэг. За энэ юу юм бэ гэхээр одоо ерөнхийдөө л бидний өнөөдрийн гар утас, лаптоп, ширээний компьютер, супер компьютер аль нь өнөө хамаахгүй бүх компьютерууд өнөөдөр энэ фон Ноймны архитектур дээр явж идэг, ажиллаж идэг. Тийм. За фон Ноймын ах зохион бүтээгээд тэгээ тэрнээс хойш яг энэ архитектураар нь бид нар явж байна. За тэгээ 1940-од оны үед болохоор энэ ENIAC мэтийн юм тухайн үеийн компьютерүүд тэгээ фон Ноймны байх үеийн компьютерүүд нь програмаа одоо нэг өөр одоо бодлого, өөр код ажиллуулахын тулд гэх юм уу те өөр бодлого бодуулахын тулд одоо нөгөө нэг утаснуудын ингээ нэг нэгээр ингээ салгаал ингэдэг байсан. Одоо нэгс програмчилж гин гэсэн. Ингэж гараараа ингэж юу яадаг байсан. Одоо утаснуудыг салгаж тийм програмчилдаг байсан. Тэг бөө ажилстай жинхэнэ те айгу төвхтэй те тэгээд зардал чирэгдэл эсвэл одоо борооч ингээд юм л атах чинь нөөд нэвдэр чинь нилэгт чинь өстэй төвхтэй. Би одоо өөрөө бас нэг үтцсэн юм шиг те. За тэгээд энэ феномен болохоор энийг одоо энэ айгуу тийм галзуу санаалсан. Програмын санах хой дотор нь хадгалж хил та гэх тийм галзуу санаалсан баг. Тэр ингээд гараараа ингэж яхаар тийм хадгалах юм. Тэ энийг энийг чинь зүгээр энэ санах өгдөл хадгалж байгаа санах байгаа шүү дээ. Тэр дотор нь цуг хадгалж хил дээ өгдөлтийн цуг. Тэгэхээр одоо програм өгдөлтөөгөө нэгэсэндээ тухайн өгдлийг боловсруулах програм нь тэр өгдөлтөөгөө цуг хамт ингээ санах хой дээр хадгалагч чинь гэсэн. За нэг иймэрхүү санаа гаргаж ирсэн байгаа заад чинь. Энэ бол галзуу санаа заяа. За тэгснэ энэ архитектур нь одоо өөр фон Ноймны архитектур нь болохоор энэ тооцоол хийх төв процессор CPU. За дээрэс нь програм болон өгдлийг одоо саяны програм болон өгдлүүдийг хадгалах санах хой буюу memory. За дээрэс нь мэдээлэл оруулах үр дүн авах оролт гарал гэдэг ийм 3 хэсгээс бүрддэг. За нэг иймэрхүү архитектур байгаа. Энэ одоо 3 хэсгээс л бүтдэг ийм архитектур одоо компьютерийн бүх хэрэглээнд одоо бүх хүний хэрэглээнд нэвтрүүлэхэд гээд хамгийн анхны юу алхам нь болсон байна шүү дээ. Өнөөдөр одоо хэрвээ энэ фон Ноймны архитектур байгаагүйсэн бол бидний өнөөдөр утас хүртэл ингээд арталтай. За одоо утсаана Facebook шалгадаг дээр нь тавьчаа гэлээ. Ваа утаснуудыг залгаал. Тэгээд Facebook гэжсэн за нэг найз руу залгах чи гэсэн ингээд залгаж ясаа юм өөр залгадаг аппликейшн болгоод ч юм уу ярих боломжтой гэсэн. Ийм болоо явах байсан байхгүй. За тэгэхээр ийм гайхалтай зүйл хийсэн байна. Одоо нэгсэн софтвер гэдэг юм гаргаж ирж байгаа юм л гэсэн үг те. За дараагийн ярих гэж байгаа юм болохоор нэлээд тийм абстракт юм байна. 1940-од оны үед болохоор Лос Алмост байсан лабораторид ажиллаж байхдаа энэ машин өөрийгөө хуйлж өржиж чадах уу? Энэ машин ер нь амьд организм шиг ховсож чадах уу гэдэг ийм сонир асуултуудад хариулах гэж ажиллаж ирсэн. Манай. За тэгээд яг тухайн үед нь болохоор яг нөө Станислав Юлам гэдэг юм хамтран ажиллагч одоо эрдэмтэн байж байгаа. Тэр нь хажууд нь болохоор кристаллын ургалтыг судлах зорилгоор ийм юуг хөснөгт хэлбэрийн тооцооллыг ашиглаж ирсэн. За тэгээ ийм хөснөгт хэлбэрийн тооцооллын арга байгаа даахгүй. Кристаллын ургац гэсэн юу? Тий. За кристаллын ургалтыг судлахдаа хөснөгт хэлбэрийн ийм тооцооллыг ашиглаж ирсэн. За энэ яаж судлах вэ гэхээр ерөнхийдөө бодитоор одоо бид нэр кристаллыг ургуулах альсгүй математикийг бодохгүйгээр зүгээр юм кристалл ингэж ургаж магадгүй гэсэн юм хөснөгт дотор ийм шатрын хөлөг ингээ батчих. Хими юм ороод ирлээ те юу нь бол. Шатрын хөлөг дээр хоёр хэмжээстэй шатрын хөлөг дээр ингээд
нүднүүдийн будаад ингээд кристалл ургадаг яваад л та. Тэгэх юм бол энэ кристалл яаж ургах вэ гэдгийн тооцооллуудыг хийж үтчихсэн баг. За энийг болохоор энэ латис гэж нэрлэдэг байгаа байхгүй юм. Тор үтцтэй тооцоол гэж нэрлэдэг байгаа юм. Энэ болохоор ингээд баахан жижиг юмнуудыг тооцоолж байхаар илүү хялбархан болгож өгч байгаа байхгүй. Зөвхөн хурш нүднүүдийг л тооцоолдог ч юм уу те. Нэг иймэрхүү юм хийц. За тэгсэн энийг болохоор энэ супер санаа фон ноём чийдсэн өөрийнхөө асуултанд энийг ашиглаж хариулгээд ийм одоо санал болгосон баг. За тэгсэн чинь фон ноём нь болохоор энэ окей тэгээд наа чин гоё санаа гэд. Тэгээд нөгөө нэг торны нүднүүд биш үү те. Тэгээд тэд нар болохоор мэдээж хурш нүднүүдээс хамаарат үхдэг үгүй бол амилдаг ийм одоо програм бичсэн баг алгоритм. Одоо нэгэсэндээ одоо нөгөө хин чин болохоор юлам чин болохоор юм кристалл ургахыг байсан бол фон ноём нь болохоор тэн дээр ингээд за ингээд эргэн тойронд илүү олон байх юм бол өгчин. Ягаад гэвэл хүнсний дутагдалд ороод. Эргэн тойронд нь хитрхи цөөхөн байх юм бол бас ингээд өгчин гэдэг ч юм уу те. Ягаад гэвэл хүнс байхгүй болчих те. Яг энэ тодорхой тоонд үжиж тэд нар амьд үлддэг гэдэг ч юм. Ийм програм бичээд ингээд ажлуудад үтсэн байгаа зүгээр. Айгуу хялбархан програм байхгүй юм чинь. За тэгээд ингээд нөө програмаа бичиж дуусчаал ингээд ажлуудад үтсэн чинь энэ юус айгүй тийм сонирхолтой үр дүнд төрсэн байгаа. Ингэж байгаа. Маш нарийн нийлэн үтсүүд үсч хэлсэн гэж байгаа эхлээд. Тэгснэ хоорн бүр ингээ хөдлөө заяа. Яваад эхэлсэн заяа. Тэгснэ хамгийн эвэр нь юу гэж. Зүгээр зарим нь болохоор өөрийгөө бүр хувилж ийсэн гэж. За тэгээд ерөөсөө энэ нөгөө нэг фоно минь чинь хариулах гэж хариулчихдээ машин өөрийгөө хувилж чадах юм гэсэн чинь чадна шүү дээ. Тэгээд өөрөөрөө хувлаад өдөлж байгаа байхгүй. Энэ хэр юм биолог шиг юм бол авчуу тий. Тийм. Яг үнэ. Энд чинь энэ цоошин биологийн бүр эхлэл болсон гэдэг. За тэгээд ямар ч сан машин өөрөөрөө хувилж чаддсан юм бэ гэдэг баталчлаа. За тэгээд энэ бол ерөөсөө ертөнцийг эзлэх бүр үнэхээр аимшигтай гайхалтай санаа. Одоо энэ бүр одоо ертөнцийг эзэлж байгаа зөндөө зохиол ч юм уу зөндөө одоо юунад фантазууд байдаг те. Яг ноомны роботууд гэдэг юм нано робот ч байсан болно. Им хими робот ч байсан болно. Ямар ч хамаагүй юм роботууд ингээд өөрөөрөө хувилдаг. Тэгэл нөгөө нэг гариг дээр очиод тэр чигтээ тэр гаригийг дуустал нь өөрийгөө хувлаад эргэн тойрныхаа гаригууд руу эргэн тойрныхаа однууд руу ингээд үсэрхийлээд бүгдээрнгийн дуустал нь өөрийгөө хувлаад ингээд цааш ингээд явдаг. ертөнцийг эзэлдэг ийм ажи юмыг санал болгосон. За нэг ямар ч ингэж айхтар үрждэг юм байна. За энийг болохоор cellular автоматон гэдэг энэ зүйлийг. Cellular автоматон. Cellular гэхээр тэр нэг торны чинь тор үтцээ чинь ингээл нүд болгон гэсэн үг шүү. Cell гэсэн үг шүү дээ. Тэр cell болгоных нь автоматон гэж нэрлэдэг байна. Тэд дээр ажиллаж байгаа програмууд ийм ачаач юм гаргаж ирдэг. За энэ цаашаа бол хиймэл амьдрал судал гээд биологийн шин салбар үүсгэж байгаа. Тэглээ харин. Мөн гээд нэг кино байдаг шүү дээ. Ус нь ингэж нөгөө нэг автоматар хөвчдөд яваад байдаг. Мөний юу илээд яг тэр кино санаанд орсон. Тийм үү те. Тэгээ ямар ч нэг энэ бол айгүй тийм зөвүүн санаа. За тэнгуүтээ энэ цаашаагаас компьютер вирус энэ төр гэсэн ачаач юмнуудыг бас үүсгэж явсан. За сонирхолтой дэлгэд болохоор яг тухайн үед нь шүү дээ те. Энэ алдар тэр дэвтийн Эрвин Шрёдингер энэ ДНК кристалл үтцтэйг таамаглаж байсан. Яг тэр үед. Нөгөө What's Life гэдэг бүр алдартай ном нь биологчдын бүр гарын ном болсон байх. Тэгэхээр бид нар өөрсдөө бол тэгж ажилтдаг гэсэн. Үнэхээр одоо Эрвин Шрёдингерийн үнэн байсан. Одоо ДНК бол кристалл үтцтэй байсан. Маш доктортой. Тэгээд дээрэс нь өөрийгөө хувилж чаддаг. Ургаж чаддаг гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр ерөөсөө энэ чинь л амьдралын үндэс юм байна. Энэ кристалл амьдралын үндэс. Энэ кристалл ургаацсан нөгөө юулам чинь кристалл яаж ургаад байгааг судалсан чинь яг тэрүүгээр нь аваачаад тэр чигт нь хиймэл амьдрал симуляцлсан шүү дээ. Фоноим чинь. Тэгвэл бидний ДНК-ийг адилхан явдаг. За энд шал өөрсөд болоо. Өөрөө ялгаад шүү. За цаашаа гавна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн маань Unitel компани маань ивент гэж ажиллаж байгаа. Тэгээд бид нар чинь нөгөө карбон суурьтай амьдрал гэдэг шиг дата суурьтай амьдралаа хэв маягаар амьдарч байна. Тэгээд яалтчгүй бид нарт өдөр тутмын амьдралд маань хамгийн чухал бас тэ гурван зүйлийн нэгийг нэрлэл бараг дата орох бах. Яг үнэ. Тэгээ Unitel-ийн датадын урамшуул бас яг одоо явагдаж байгаа. Та тэгэхээр Unitel аппликейшн эсвэл Tokyo аппликейшнаараа 4 ГБ-аас дээш нь дата багц идэвхжүүлэх бүрдээ хурд эргүүлэх хэрэгтэй. Одоо хурд эргүүлэх бүрдээ гэсэн хэрнээ бэлэгтэй. Одоо ийм сайхан урамшуулыг та бүхэнд зарлж байгаа. Одоо гигабайта интернетээ бол бид нэр таслахгүй байх нь бол ойлгомжтой тий. Энэ мань ингээд урамшуул нь гэхээр за бэлгэнд нь болохоор 50 ГБ, 100 ГБ дата ирэх U-Point оноо зэрэгс эхлээд iPhone 17, Galaxy S25 Ultra, за мөн одоо Dyson агаар цэвэршүүлэгч бас өвлийн улиралд хэний янаг бол бас агаар цэвэршүүлж авах гал сууж байна. Тэгэхээр одоо энэ мэт олон ийм
маш супер бэлгүүдийг багтаасан ийм урамшууллыг зарлж байгаа тэр та бүхэн маань бас марталгүй те одоо бас заавал тэр Unitel аппликейшнээр ороод гоё хүрдээ ирүүлээд бэлгээ аваарай танд та юм хоцсонгүй гэдэг ийм тийм үг бол гарч ирэхгүй. Тийш нэг хүрд эргүүлээд араас юм гараад ирэх чи ямар сайхан байх те. Тэгээ дахин нэг эргүүлээл аваар сан гэдэг шүү дээ те. Агаар цэвэршүүлэгч авах гэж сууж ийн гэсэн үү те. Энэ 17 параа байна шүү дээ. 17 параа авт юм уу? За баярлаа. Баярлаа. За хиймэл оюуны тухай ярья. Маш сонирхолтой сэдв орж ирж байна. 1956 онд энэ Дартмундын хурал гэж байдаг. За энэ хурлаар болохоор хиймэл оюун ухаан гэдэг нэр томьёо бол албан ёсоор анх гарч ирсэн байдаг. Гэхдээ энд бол ерөөсөө фоноим хам аахгүй. Гэхдээ энэ жилийн өмнө нас орсон юм баггүй манай фоноим. Тэ энэ 1956 оны одоо хурлаас бол айл жилийн өмнө нас орсон байсан. Гэхдээ нас орохоос өмнө энэ өнөөдрийн өнөөгийн одоо тэр хиймэл оюун ухааны одоо тэр онлын суур болон үндсэн философиг айл хэдийн тавьсан байсан баг. Нөгөө нэг хурал морлоос нь өмнө штэ. За таал төгсдлөө ерөөсө битсэн. Гэхдээ хэвлж чадаагүй нэг ном баг. Сүүлд 1958 онд хэвлэгдсэн юм ном. Компьютер ба тарих гэдэг юм нэртэй ном. Энэ үнэхээр гайхалтай ном. За энэ дээр болохоор юу байгаа вэ гэхээр би уншиж үзээгүй л гэхдээ доторх нь агуулгууд нь үнэхээр гайхалтай байгаа. За энэ дээр болохоор нэг иймэрхүү нүүд ивцсэн байгаа юм л та. Энэ компьютер хэдий хурдан боловч энэ үйлдэлүүдийг цуваа буюу сериал байдлаар хийдэг. Харин хүний тарих болохоор удаан ч гэсэн үйлдэлүүдийг зэрэгцээ буюу параллелаар хийдэг болохоор мэдээллийг асар хэмжээгээр боловсруулж чаддаг гэж ингэж хэлсэн байна. За тэгээд энийг болохоор энийг ач гэж та одоо цаачаа одоо мэдэхгүй л дээ. Өнөөдрийн бол бидний мэддэг GPU, TPU, NPU энэ гэсэн юмнууд бол бүгдээр энэ хинийхаар Джон фон Нейманхаар параллелчилсан тэгжээж юм ордон болж байгаа гэсэн. За компьютерийн ганц одоо транзистор шатахад л ерөөсөө бидний компьютер ажиллагаа байл. Хүний тарих бол ерөөсөө тийм биш. Нэг одоо нейронууд бол хүчил байдаг. Одоо буруу бол ажиллаж л байдаг тий. За тэгсэн ч одоо бидний санаа бодлол ингээ ерөнхийдөө гээд ажиллаад байдаг шүү дээ тий. Тэр нейрон өхнөө, аснуу, унтарнуу тэр ерөөсөө хамаа байхгүй тэр бидний бодол сэтгэлгээнд бол. За тэгэхээр ерөөсөө юм одоо төсвөртэй гэх юм уу? Толерант гэдэг чи юу гэдүүлээ? Лактозын толерант гэж төвчлөлтэй. За энэ ямар ч юм төвчлөлтэй болчихж байгаа энэ алдаанд төвчлөлтэй болж ийн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ ийм өвөрмөц одоо хэвийн одоо юу гэдэг өвөрмөц ажилтдаг юм статистик ажиллагаатай гэдэг. Тэгэхээр статистик гэж бол ганц хоёр нь чонг алга болсон ч ерөнхийдөө ажиллаж идэг гэдгийг л статистик маягаар ажиллаж ээж л одоо хийх гэдэг байгаа байхгүй. За ийм ажиллагаатай байдаг гэдэг онцлсан баг. За тэгээд компьютер болохоор ерөөсөө бид нар ийм болгоё компьютерийг. Тэгэхгүй бол нэг транзистор чад гэдэг дугаарaalдаг тэр компьютер тэр чигтээ чад хийдэг болохоор айгаа мангар байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь нөгөө нэг төвчлэггүй болчиход байгаа байхгүй юу? Нөгөө нэг лактозын толерант гэдэг шиг фолтын толерант гэж ярьдаг байхгүй нэг. Тий. Тэгэхээр энэ фолт толерант болох хэрэгтэй. Бид нар алдаанд төвчлөлтэй болох хэрэгтэй. Тэхийн тулд бид нар яг ийм хүний тарих шиг ажилтдаг болох хэрэгтэй гэсэн байна. За тэгээ хүний тарих шиг ажилтдаг болохын тулд тэр нь ямар авах хэвээр тэр нэг саяных шиг статистик ажиллагаатай авах хэвээр. За ингэж одоо ганц хоёр юунууд нь нейронууд нь алга болсон одоо транзистор чатбат гэж шатсан гэсэн ерөнхийдөө ингээд ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Нэг юм бодож байна. За энэ бас л орчин үеийн одоо нейрал нетворк гэдэг хиймэл нейрал нетворк гэдэг тэр чигт нэлтсэн юм гайхалтай зүйлж байгаа. Одоо болохоор энэ гүн сургалтын алгоритм гэдэг байгаа шүү дээ. Deep learning алгоритм гэдэг. Тэрэнд болохоор тодорхой нейронуудыг устгасан ч гэсэн ерөнхийдөө зөв ажиллаад байдаг байхгүй тэр нь. Тэгэл сургууль дуусчаал хідэн нейронуудыг ингээд так гэд унтраач айлсвал ингээд бүр устгахчий гэж бодоход ерөнхийдөө ажиллана. Нэг муутахгүй ер нь бол ажиллаад идэг. Бүр заримдаа болохоор бүр албаар ингэж унтраадаг. Одоо ингээд ерөнхийдөө ингээд жоохон сургаж байгаа л тэрх гэж унтраачдаг. Жоохон сургаж байгаа л рандомор тэрх гэдэг сансгүй тэрх гэж унтраагаа авчдаг. Энэ яаж явах тэр нэг тухайн одоо өгөгдөл нь хит таарч сурах гэдэг асуудал байдаг. Яг сургалтын өгөгдөл хитрхи таарч сураад яг бодит өгөгдлөөс ингээд хажуутчдаг юм одоо тохиолдол байдаг байхгүй юу? Тохиолж ижтэй ерөнхийдөө тийм хандлага байдаг. Хитрхийг сургаад эхлэхээр. Тэгэхээр заримдаа нэг жоохон сургаж байгаа л
одоо нэг юм тархинд нэг юм шок хэмжлэг гэж гэдэг нэг хитэн нейроны шатаага ичдэг. Тэгэл ерөөсөө цаадах чинь нэг хит сургалтаас арай нэг жоо холдоод ерөнхий мэдлэгтэй болоо яваад идэг. Ийм дроп аут гэдэг ийм арга байгаа. Сургалтын арга. За ямар ч гэсэн энэ нэг хиний чинь фон Нойманы тухайн номон дээр энэ тарих болон компьютер гэдэг номон дээр ийм сонирхолтой гоё юмнууд өвчсөн баг. За энэ цаашаа ярих юм бол зөндөө гоё юм бол одоо ирээдүйд бол хэдүүлээ нейроморфик компьютер энэ төргээд ярина. Тэрэн дээр бол энэ тухай сайхан ярина да. За нэг иймэрхүү. За тэгээд ер нь бол химэл оюуны хөгжил дээд зэгтээ хүрээд энэ хүн төрөлхтөн гүйцэн аргагүй болох тэр гайхалтай юм шиг, аимшигтай юм шиг энэ мөчийг бол бид тэр singularity гэж нэрлэдэг байгаа. Технологийн singularity гэж нэрлэдэг байгаа. Тэгээд одоо өнөөдөр бид ингэж нэрлэдэг байгаа шүү дээ, тий. Тэгвэл энэ хилцийг хамгийн анх фон Нойман гаргаж ирсэн гэж үздэг энэ номон дээр. Энэ номон дээр юм шиг байна. Нөгөө нэг найзтай хэлж байгаа байхгүй Вегнертэй тий. Гэт энэ singularity гэдэг юм ирээдүйд бий бол энэ технологист амар болоод бид нар гүйцэтгэхийн аргагүй болохоор бол бид нар орших боломжгүй болно гэдэг. Энийг бол singularity гэнэ гэл. Тэгж анх хэлжсэн баг. За тэгэхээр ерөөсөө энэ химэл оюуханы чинь ирээдүг нь хамаг юмыг нь хамаг үндсийг нь сойрог нэгээд энэ үед ингээд тавьчихсан. Тий. Нөгөө нэг дэлхийн нийтээр бас хэдүүл химэл оюуханы хийгээ хуралдсан чинь аль хэдийн жилийн өмнө өөдүүлсэн хүн. Аль хэдийн тэр номыг бичсэн байсан байхгүй. Тэгээд тэр хурлын дараа л хэвлэгдсэн болохоос ш. За энэ ийм нэг хүн байж байгаа. За энэ хувь хүний онцлог энэ талаас нь жоо ярил л да. Энэ хийсэн юмнуудаас нь гадна Джон фон Нойман болохоор энэ одоо бидний төсөөлтийг энэ бүрэгтэй. За тэгээд дээрэс нь нийгмээс тусгаарлагдсан нүдний шилтэй цагаан халааттай тийм эрдэмтдийн одоо стереотипикл дүр төрхөөс л эсрэг хүн байсан гэдэг. Тэ тансаг амьдрал дуртай. Тийм өргөлж одоо үнтэй хослол өмсдөг. Гэртээ 7 хоног болгон энэ том үдшилэг хийдэг. Ийм гар байсан тий. За тэгээд маш хөвгөлтэй гэдэг. Айгүй тийм хөвгөлтэй тэгээд бохир онёгоо их ярьдаг. За тэгээд хүүхнүүдэд их талтай тийм нөхөр байсан гэдэг. Тий. Тэгэхээр ингээд тий нэг мангар оныгаа бохор оныгаа хараал ингээд явж байдаг ийм нэг нөхөр байсан. Тий. За нэг машин барьж явахд болохоор бодлого удаад идэг байсан юм. Айлсгүй хажуудаа сууж байгаа хүмүүст одоо яриад юм ярьж байгаас болоод ингээд анхаарлан сарнаад баян госол гаргаад идэм байнал л. Тэгээд тэрийг нэг удаа өмөрч тэгж тайлбарласан нэг жишээ байна л да. Энэ зүгээр жишээ болгоод. Би замын хөдөлгөөнийг одоо тооцоолж исэн чинь мод гинт миний ор 60 миль цагийн хурдтай гарч ирээд гээд тэгж тайлбарладаг байсан гэдэг. Өөрийнхөө та яагаад мод мөрөгч вэ гэдэг. Тэгэхээр энэ мод ч өөдөөс 60 миль цагийн хурдтай гараад ирсэн гэдэг ингээ гайхаад ийм мангар юм ярьдаг юм одоо нэг хөгжилтэй ч юм уу гажиг ийм нөхөр байсан байж байгаа. За тэгээд тэр хүнтэй ер нь бол хамт ажилласан эрдэмтэд нь болохоор те энэ фон Ноймантай ярилцахаар 3 настай хүүхэдтэй том хүн яриад байгаа юм шиг айгүй мангар мэдрэмж төрдөг гэдэг өөрөөсөө айгүй тийм голж боддог. Тэгээд Энрико Фермигийн мундаг суутнууд ээж байгаа те. За энэ мөчлэн одоо суутнууд бол энэ сэтгэх хурдыг нь ерөөсөө гүйцэтгэхгүй байсан гэдгийг онцолдог. Амар хурдан сэтгэдэг айхтар юм байсан гэдэг. Тэгээд одоо давхад яваад өгдөг байсан юм шиг байна. Хаяад тэгээд зүгээр хайчих уу гэдэг хараас нь гүйцэхгүй. За тэгээд нэг удаа тэрнээс асуусан байгаа юм л да сэтгэлгээний хурдыг гайхуулах нэг сонирхолтой жишээ. Энэ 2 дугуйтай хүн бие биенийхээ чиглээд ингээд явж гин 20 км цаг хурдтай явж гин гэж. За тэгээд тэдний хоорондох цайнд бол бас 20 км заяа. За тэгээд нэг дугуйчин дээр нэг сууж нэг ялаа байгаад байгаа юм л да. За тэгээд тэр ялаа болохоор нисээд нөгөө дугуйчин л очсон байгаа. За одоо очингуудаа шууд буцаад нөгөө дугуйчин руу очиод ингээд хоёр тийш яваадсан баг. Тэгээ хоёр дугуйчны мөргөлтөл ингэж явсан гэж. За тэгээд ялаа хэр хол ниссэн бай гэдэг тийм одоо асуулт байгаа байхгүй юу? Ялаа хэдэн километр замд болсон гэдгийг бодлого асуусан баг. Манай үдээс. За чи цаачин болохоор за цаачин ч гэдэг ер нь бол энэ бодлогыг бол бодоход хоёр юм юу байдаг. Одоо арга байна. За нэг нь болохоор хязгааргүй цувааны одоо нийлбэр болох арга гэж байгаа. За эндээс энэ хүртэл гэдэг ийм хязгааргүй цувааны нийлбэр гэл. Үгүй бол нь шүү дээ тий. Энд юу болох вэ гэхээр зүгээр нийт хугацааг нь олоод тэгэл өржүүлчихэд болно хурданд нь. Тэгчээд нийт цамд гараад ирнэ шүү дээ тий. Айгу амархан арга. За энэ хялбархан арга. Тэгэхээр тэр цувааны нийлбэр болдог бол маш хүнд арга. Гэхдээ нөгөө нэг өржүүлдэг арга чинь болохоор мангар амархан арга واخгүй те нийт хугацааг нь олоод нөгөө дугуйчд хизээ мөргөлдөх үгдийн олонготой ялааны хурданд өржүүлчихэд ялааны нийт явсан зам гараад ирэх хэрэгтэй байхгүй айгүй амархан гараад ирнэ шүү дээ те. Гэхдээ тэг нэстэй те. За тэгээд ямар ч сан цаадгаас чи асуусан чи Нойман болохоор ерөөсөө шууд тэр даруй
зөв хариултыг хэлсэн баг. За тэгээд асуусан хүн та яасан хугацааг нь болоод үржүүлч үү гэдсэн чинь гүү би нөгөө нэг хязгааргүй цувг нэмчлээ гэж хариулсан гэдэг. Тэр дөрн түгэ хариулчаад би нэг хязгааргүй цувгаар нь нэмчлээ гэдэг. Ямар за энэ бол зөвхөн ингээд сэтгэх хордыг зүгээр те гайхуулж альсан шоглсон тийм шог тийм зүйл гэж байна. За тэгээ ямар ч сүүл рүү бол цаатгачин үлдээсэн зүйлүүд бол маш их ямар ч гэсэн ийм одоо мундаг оюун ухаан бол харамсалтай нь удаан оршиж чадаагүй удаан оршин тогтнож чадаагүй 1955 онд болохоор тэрээр ясны хорт автортай гэж онцлогдсон байдаг. Энэ цацраг идэвхтэй бодистой ойр ажиллаж исэн. За дээрээс нь Манхэттен төслийн ерөн үеэр цөмийн туршилтууд аягүй хуралдаж исэн болохоор энд нөлөөлсөн байхад магадaltaй. Мэдээж одоо нөлөөлнө шүү дээ. Тэр чинь нөлөөлж байгаа. Ер нь Манхэттен төслийн эрдэмтдээс бол хорт авдраар үүд болоогүй хүн бол аягүй цөөхөн бахаар. Ер нь л миний мэдгэр ихэнх нь л хорт авдар гэдэг ингээд яваад өгсөн байж дээ. За тэгээд амьдралынхаа сүүлийн сарууд болохоор аягүй тийм өрөвдөлтөй өнгөрсөн байт юм байна л. Одоо өвчин тархинд нь нөлөөлж байгаа. Одоо нөгөө хорт авдар. За дөнгөд энэ хайрт тоогоо удаж чадах байл. За дөнгөд ч одоо яг уу те эндээ айгүйх шаналж байгаа тий. Би ингээ тоогоо удаж чадах болчлаа энэ ч одоо миний ганц хийж чаддаг юм байна. За тэгээ Америкийн нэгдсэн улсын засгийн газар болохоор цаатгач нөгөө бас Манхэттен төстэй ажиллаж байсан. Дөнгөд нөгөө нэг эмнэлэгт өвч байхдаа юу яаштай нөгөө өвчнөдөө халуураа димээрээд элдвийн үнцэн бас нууц юм бас илчиж магадгүйгээд өрөөнд нь цэргийн хамгаалт гаргасан байдаг. Тэгэж одоо ингэж байж байгаад тэгээд Джон фон Найман 1957 оны 2 дугаар сарын 8-нд 53 наснда таалд өгсөн байна. За нэг ийм гайхалтай хэрэг юм байна. За энэ Джон фон Найман гэдэг хүн болохоор одоо ерөөсөө харь гаргийн оюун ухаан ийм хүн тий. За тэгээд магадгүй болохоор одоо тий за яг тэр дүгнэлтийн сайхан яриад өгөө л да. Тэр зүгээр нэг эрдэмтэн бол мэдээж биш эс. За тэгээд хүн төрөлхтний одоо ховслын нэг оргил зүг байсан гэж одоо хэлж байна. Нэг ийм хүн. Тэрний бүтээлүүд нь болохоор одоо өнөөдөр бид нар эргэн тойронд бүр хаасаагүй. За тэгээд за жишээл бол одоо энэ бидний контентийг үзэж байгаа. Одоо та энэ ямар төхөөрөмжөөр үзэж байна? Наад төхөөрөмж чинь. За тэгээд энэ интернет цаг агаараа урьдчилсан мэдээ, бизнесийн стратеги, олон улсын харилцааны бодлого одоо юу гэдгийг дайнд чинь тоглоомын онол бүхэл юм дээр оролцсон байгаа дээ шүү дээ, тий. Цөмийн бөмбөг төртл ингээ оролцсон. Цөмийн бөмбөг бүр ингээ нэг гаццсан байсан төслийг өртлөг. Оо та ч одоо ийм хийм бэ гэдэг ингээд асуудлыг шийдээд өгсөн байгаа байхгүй юу? Яа нэг бэлгүүн та хоёрын дугаар дээр ч байсан шүү дээ, тий. Нэг юм тэр Trinity гэдэг анхны тэр бөмбөгчин болохоор тий. Тэгээд ийм бөмбөрцөг хэлбэртэй байгаа. Гадна талаас нь ингээд бөмбөгнүүдийг тесэлдэг татгаш байгаа гэд. Тэгээд тэр бөмбөгнүүдийг чинь ингээд тесэлэх гэж юмс болохгүй байсан байгаа байхгүй. Нэг цэг дээр ерөөсө төвлөрөхгүй байсан. Тэрийг л ерөөсө энэ компьютерийн одоо юу тооцоолын аргаар бүгдээр ингээд нэг цэг дээр ингэж төвлөрүүлээд тэгээд яг ингэж цөмийн бөмбөгийг анх удаа тэр чинь анхны цөмийн бөмбөг ш тэр нь л тэрний тий. Тэгээ энэ байгаагүйсэн бол ерөөсө баг худалчинд бол баг цөмийн бөмбөгч байхгүй байх гэсэн билээ тий. Тэгэхээр одоо буянтай ажиллаа, нүгэлтэй ажиллаа байна. Нүгэлтэй л юм даа. Шийшлэх ухааны ажил юм. Тий ямар ч байсан тий. За нэг ийм хүн байж байгаа. За тэгээд Нобелийн шагналт үйсгч Ханс Бет одоо тэрнтэй болохоор одоо тэрний тухай хэлсэн байдаг нэг үүдэг. Түрүүн чи бас хэлжээд орж ялуу яла тий. Тэгэл би бол заримдаа Джон фон Найманыг яг бидэнтэй ийм ижил төрлийн зүйлийн хүн мөн үү биш үү гэдэгт айгүй хэрэгэлцдэгэ гэж одоо ингэж хэлжсэн баг. Харь гаргийн хүн шиг санагддаг байсан. Яг л харь гаргийн. Нөгөө нэг өнгөрчүүд ч болоо нэг сэн ингээд яг л харийнхан шиг байсан байгаа байхгүй та. Харийнхан л та одоо харь гаргийнхан шиг байсан байгаа байхгүй та. Дуб гэл нэг хачин аялгаар яриад байгаа шүү дээ. Нэг англи хэлтэй. Англи хэлний нэг мачаа аялахтай. Тэгснээр тэр айгуу дандаа түгээмэл бүгдээрээ нэг мачин тэнгэрийн юм ярьдаг. Тэгээ биелэгдэх боломжгүй ирээдүйн юм ярьдаг. Нэг хавант мавант гэл нэг тиймэрхүү юм ярьдаг. Хари гаригаас өрөөд ирсэн юм шиг ийм хачин нөхдүүдийн бүр хамгийн хачин тэр үедээ хамгийн хачин байсан байгаа даа гэдэг. Тий. Ямар ч хари гариг их шиг. Тий. Шал өөр оюун ухаан юм шиг ингэж санагддаг байсан. Тэгээ өөр оюун ухаан гэхэр чи надaalаа ингээд зүгээр нэг өөр оюун ухаан биш те. Тэр чинь нэг юм бид нар дээр хурж ирж хари гаригийнхан гэх юм бол чи амар ухаантай байна зү те. Тийм амар ухаантай санагдчихсан байгаа юм. Тийм гайхалтай ингэ санагддаг байсан. Тэгээ хүмүүс бол ингээд шоглсондоо, шоолсондоо тэрийг харь гаргийн нөхөр гээгүй. Энийг бол ерөөсө биширсэндээ тэгж хэлээд байгаа байхгүй юу? Ийм одоо гайхалтай, ийм агуу, ийм хүн байсан. За магадгүй тэр болохоор яг ирээдүг бүтээхэр ирсэн.
энэ цаг хугацаагаар аялагдж байсан билүү гэж байна. Энэ үгээр нэвтрүүлгээ төгсгөё. Гайхалтай. Тэгээ маш их энэ хүний тухай сонсч байсан. Тэгээ яг ингээд онцлоод ярьсан чинь бас үнэхээр гайхалтай хүн байсныг ингээд сонсох бас их таатай сүрдмээр юм шиг юм мэдрэмж төрлөө. Тэгээ яг нөгөө шинжлэх ухааны нөгөө хиймэл оюун ухааны эцэг гэдэг те. Тэгээд маш сайн ойлгож авлаа. Баярлалаа хасаада. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүн оюун болон хамтаа төрүүлж болох нь Unitel компани ивент гэж ажиллаа. Нэвтрүүлэг маань NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ ингээд хамтаа үзэг сонсогчтой баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.